Тэрхүү үзэгч та бүхэнд оройн төргийн халуун сэдв тамч хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа болно. Нийтийн тээврийн үйлчилгээ, тэр дундаа том оврын автобусны үйлчилгээний нөхцөл байдал тулгамдж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замуудын талаар өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр өнөөдөр Ярамгийн гүүр хүрэх замд Монгол Улсын боловсролын их сургууль Ярамг чиглэлийн том оврын автобус замын хажуур орсон осол гарсан байна. За автобусанд явсан зорчигчдыг цонхоор нь буулгасан. Азар хүний амнаас эрсдэггүй юм үйл явдал боллоо. Харин хазаасан тал буюу хаалган талд сууж явсан зорчигчид бэртсэн байгаа юм. За одоогоор ослын шалтгааныг тодруулахаар Хангуул дүүргийн замын цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байгаа юм а. За ер нь үе том оврын автобус осол гаргалаа гэсэн мэдээлэл олонний анхаарлыг татсаар байгаа нь цаана зарчмын томоохон асуудлуудыг шийдэхгүй явж ирсний балгаа гэж мэргэжлийн холбоодууд дүгнэдэг юм. За манай жолооч кондукторууд уртсагсан цагаар ажиллаж байгаа нь асуудал болоод байгааг энэ салбарын хэлж байгаа. Онлын үднээс кондуктор жолооч хоёр шугамд 7 цаг л ажиллах ёстой. За 1 цаг нь ажлын бэлтгэл буух суух цаг байдаг. За нэг автобус өдөрт шугамд хуваарийн дагуу 14 цаг л явах ёстой юм. За үүнд компаниуд 2 ээлж гаргах ёстой байдаг. За гэтэл ээлжгүйгээс болоод жолооч уртсагсан цагаар ажиллаж байгаа юм а. Өглөө 6 цаг 30 минутаас ажилдаа ирэхийн тулд өглөө 4 цагт босч гэрээсээ гараад орой 22 цаг 30 минутанд бууна гэдэг бол үндсэндээ юу гэсэн үг вэ? Ингээд бодохоор бараг 17 цаг ажиллаж байгаа гэсэн үг. Үүнээс харахад 3 ээлжтэй байх шаардлага тулгамдаад байгаа юм. За ганц 2 ээлжээр явах нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчиж байгаа хэрэг болж байгаа юм. За гэтэл ингэж явуулчаад илүү цагийн мөнгийг нь ч өгдөггүй дутагдал их байдаг байна. За мэргэжлийн хүн байхгүй учраас уртаар ажиллаж байгаа. За компаниуд 2 ээлжээр ажиллуулж чадахгүйд хүрээд байгаа юм. За автобус 1-3 гэсэн газрууд л 60-аас 70% ээлж сольж ажиллаж байна. Ингээд том оврын ослын шалтгаануудыг харахаар жолоочгийн хайхрамжгүй байдал гэхээсээ илүүтэйгээр за нэгдүгээрт хоорондоо уралдаж орлогын төлөө өрсөлдснөх, хоёрдугаарт уртсгсан цагаар ажиллаж жолооч хит ядарсан байдалтайгаар үйлчлэгэнд явдаг зэрэг шалтгаануудыг мэргэжлийнх нь нэрлэж байгаа юм. За ингээд яриа дурдаад байх юм бол асуудал нэлээд олон их байгаа. За олон нийтэд үйлчилж байгаагийн хувьд аюулгүй ажиллагааны горимыг бол нэгдүгээр тавих учиртай. Ер нь автобус компаниуд дээр өглөө ажил хэрхэн эхэлдгийг жишээг бид суруулж ирсэн юм. Эхлээд энэ мэдээллийг үзүүлье. цагаан туяаю амар сайхан падавэна ирийн усны шалааю аммотрэни шаргавэна автобусныхаа гэрэлтөхөө гişилгээд таарамс гэрэлтөхөө гişилгээд гүнүүлэхтэй эрслийн гэрчлэгээ арх уусан үнэштүүлсэн жолоочоо шалгаал тэгэл гараад. Ихэд яг одоо харж байгаад бол техникийн бүрэн бүтэн байдал яг бүрэн бүтэн байна уу? Ер нь бол хэрвээ одоо юу гэдэг чинь ямар нэг гэмтэлтэй байгаа тохиолдол юу яадаг вэ? Гэмтэлтэй байгаа тохиолдолд бэлтгэл дэргээ гаргана. Бэлтгэл дэргээ гаргаад тэгээд юугийн засгаар бол засаад гарна. Мэдрэлийн засгаараа боломжтой бэлтгэл дэргээ гаргаад тэгээд шундаа гаргад. 13 7 17 гарагт. 22-15. Эрисийг ишлэнэ. Мянсан 1999 оноос төр тарифыг нь хатуу тогтоогоод барьчихсан учраас хувийн газрууд өөрийгөө санхүүжүүлээд явчихсан. За хүндээ хангалттай цалин өгч чадахгүйд хүрч нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй явсаар ирж байгаа юм. За энэ салбарт доктор сууршилтай ажиллах хүн хүч үнэндээ олдохгүй болж байна гэдгийг энэ салбарын ажилтнууд хэлж байгаа. За мэргэжлийн хүмүүсийн ярьснаар бол 1 сая гаруй хүн амтай хотод стандартын дагуу 1000 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байж за тэдгээрээс 800 гаруй автобус бол өдөр тутам шугамын үйлчлэгээнд гарч байж хэрэгцээг бүрэн дүүрэн хангах юм стандарттай. За гэхдээ нийтийн тээврийн бодлого зохицуулалтаас хамаарахгүй хүчин зүйлийн нөлөөгөөр за өөрөөр хэлбэл замын нягтрал төвжирлээс шалтгаалan удах тохиолдол ч их байдаг. За энэ нь давагдшгүй хүчин зүйл болоод байна гэдгийг албаныхан бол учирлаж байсан юм а. За жил бүр 30 гаруй мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нь үүний бас томоохон
нэг нөхцөл шалтгаан болж байгаа юм. За энэ нь нягтралыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байгааг ч бас тэд хэлж байсан. За зарим тоо мэдээллүүдийг үзэгч та бүхэнд одоо үзүүлье. Нийслэл хотод 2660 гаруй тээвэрчид ажиллаж байна. Тэд нийслэл хотын сая гаруй хүнийг тээврээр хангах ажлыг гүйцэтгэсээр өглөөний 6:30-аас оройны 22 цаг 30 минутын хооронд ажилладаг. Мөн Улаанбаатар хотын сая хүний тээвэрлэлтэд 890 гаруй том оврын автобус, 32 троллейбус, 870 гаруй микро, 600 гаруй такси үйлчилж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 300 мянга гаруй тээврийн хэрэгцэл оролцдог гэсэн замын цагдаагийн газрын мэдээлэл байдаг. Тэгэхээр автобусанд дурлаж чихэлдэж суудаг, зогсоол дээр ирэхээр ханараад гүйлтчихдэг үеийг бодох юм бол за том оврын автобусны хүртээмж бол тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж хэлж болно. За 2009 онд 400 автобусаар парк шинжилэлт хийснээр нийтийн үйлчилгээний автобусны парк 57%-аар шинжлэгдэж за шугамын үйлчилгээнд ажиллах автобусны тоо 107-аар буюу 27%-аар нэмэгдсэн гэсэн ийм тоо мэдээлэл байна. За нийтийн тээврийн газрын орлогч дарга инх сайхны хэлж байгаагаар бол Улаанбаатар хотод албан ёсны мэдээллээр өдөрт 150-аас 200 мянган хүн том оврын автобусаар үйлчлүүлж байдаг байна. За өдөрт нэг автобус 1000 хүн тээвэрлэж байвал норматив гэсэн үг гэж тэрээр хэлж байсан. Тэгэхээр өнөөдөр үйлчлэгээний хүртээмж чанарыг тодорхойлох дүгнэлт өгөх хүмүүс бол иргэд үйлчлүүлэгчид байгаа. Мэдээж хэрэг олон дутагдал алдаа байгаа ч гэсэн нэг үе бодох юм бол сайжирсан гэдгийг бас иргэд нөгөө талаа хэлж байгаа. За гэхдээ л аюулгүй ажиллагааны гормон дээр хөтөлбөрийн эхэнд дурдсан хүн хүч санхүүтэй холбоотой асуудлууд бол байсаар байна гэдэг нь бас тодорхой байгаа юм. Энэ хавраас хойш бол автобусны үйлчлэгээ бол сайжирсал гэж боддог ш. Өглөө болдгон би ч өглөө ихний автобусанд суудаг. Айгуу автобусад цэвэрлж угаагаагүй хүмүүс байдаг. Юу голцууд угаацсан шинэ автобусанд суудаг ш. Би ихний зорчигч болох дээрээ тий. Бараг л угаагаа шалнахтаг багт л суудаг ш. Би хаяада явдаг юу ч би орон явхад хаяа явахаар автобуснаар явна. Эсвэл хүүхдүүд юмд явбал нэг дадин болоод явна. Соёлтой үйлчлүүлж байгаа автобус. Гайгүй зарим. Суудлаа гэж юм байна. Суудлаа гэж юм байна. Да тавих нэг 50-д тавихгүй нэг тавихгүй. Тавихгүй муу сууснаас сайн зогссон дээр гэж удаад би зогсчихдээ зарим да. Зогсож байна. Тий. Гайгүй шүү дээ. Хүндэд үйлчилж байгаа зарим нь зайлвал манай мөтийг авахгүй хөдөөж авчихна. За энэ манайхан чинь хонт эндээс хот дотроо бол гайгүй энэ юу хожир болон энэ төр биднээс мөнгө авах ёстой юм. Тэр нь байгаа. Байлсан хэрэг зарим зүгээр очиргүй нэг 100 цаасаа гэдэг нэг хэдийн зарим нь ерөөс юм гардаггүй. Ямар учиртай ч мэдэхгүй. Хүн өөрийнх нь санаа байдаг юм уу авах ёстой юм бол адилхан авдаг юм байна. Энэ юу 55 минут л явд нэг талтай. Тэ. Тэгээд 110 минут. Тэгээд сая зүгжил мүгжил байхгүй өглөө үрд ерөөсөн хүмүүс тийм зөв баг зөөхөн байдаг. Тэгээд яваад ирдэг. Их төвжрэлтэй үед л тэгээд цаг 30 минут цаг маг явна шүү дээ. Одоо тэгээд нэг 2 тойсны дараагаар бол тэгээд цаг наран тэгээд хэцүү болоод эхлэн дээ. Хотын нийтийн дээврийн газраас ингээ график гаргаж өгдөө. 345 ихний автобус эндээс хөдлөө тэгээд араас нь 7 минут ингээд нөгөө талаас нь одоо миний араас 2 автобус байдаг шүү. Нийтийн тээвэр тулгамдж байгаа хамгийн гол зарчмын асуудлууд нь юу байж болох вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар томоодохгүй бид том оврын автобусны үйлчлэгээ эрхлэгчдийн холбооны захиралтай ярилцах болно. За ер нь том оврын автобуснууд үе үе одоо осол гаргалаа гэсэн мэдээлэл олонний анхаарлыг татдаг. Тэгвэл өнөөдөр Яармгийн гүүр хүрэх замд Монгол Улсын боловсролын сургууль Яармаг чиглэлийн том оврын автобус замын хажуу руу орсон осол өглөө гарсан юм. За автобусанд явсан зорчигчдыг цонхоор нь буулгасан байгаа. За азар хүний амнаас ирсдэггүй гэсэн мэдээлэл өгсөн. Харин хазаасан тал буюу хаалган талд сууж явсан зорчигчд бэртсэн. За энэ талаар холбогдох албаны хүний мэдээллийг та бүхэнд хүргэе. Яармгийн чиглэлийн Эрдэм транс автобус Улаанбаатар хот руу хүн тээвэрлэж байгаад
тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь алдагдчих. Одоо өрүүлгийнх нь аппарат одоо эвдэрснээс бол замын хажуу руу бол жалга руу орж бол зогссон байгаа. Энэ үүнээс шалтгаалж бол дотор нь зорчиж явсан 2 зорчигч бэрч гэмтсэн байгаа. Нэг нь бол гар нь бол хугарч бэрчсэн байгаа. Энэ ямар шалтгаанаас болж энэ замын хажуураа энэ автобус орсон талаар жолооч мөнх жаргалаас тодорхойлж тайлбар авахд бол жолооч маань замын хөдөлгөөнд оролцож яваад өрүүлийн аппарат гинт ажиллагаа болсноос болж замын хажуураа орсон гэсэн бол тайлбар өгсөн байна. 2 зорчигч гэмтлийн төр явсан байгаа. Бусад жолооч нар, бусад зорчигч нар бол өөр одоо бэртэж гэмтсэн юмгүй явцгаасан байна. Том аврын автобуснуудын өмнө тулгамдж байгаа ер нь нийтийн тээврийн одоо асуудлуудад тулгамдаад байгаа энэ зүйлүүдийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг сэдвээр бид ярилцахаар том аврын автобусны үйлчлэг хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Дамжин Сургууг бид студид урьсан байгаа. Бидний урилгыг хүлээн авсан талархсан илэрхийлье. Тэгэхээр энэ салбарын өмнө тулгамдж байгаа нийт асуудлуудыг ярина гэвэл мэдээж хэрэг та бүхэн өнөөдрийн цаг хүрэхгүй л дээ. Зүгээр одоо үе үе ингээд том аврын автобусанд осол гарлаа гэдэг асуудал гардаг. Тэгэхээр л ингээд энэ асуудал босч ирээд идэг. Ер нь зарчмын одоо томоохон цаана ямар нэгэн тийм асуудал байна. Уг үндсээр нь одоо шийдэх ямар тийм боломж болцоо байна гэж та үзэж байна. Тэгэхээр нийтийн тээврийн энэ салбарт одоо үндсээр нь шийдвэрлэх гол асуудал бол юу байна гэвэл нэгдүгээр нийтийн тээврийн салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй. Монгол улс зах зээлийн харилцаан шийдснээс хойш одоо 20 хэдэн жил болж байна. Энэ хугацаанд ерөөсөө тээврийн салбарын бодлого тодорхойлогдоогүй. Тэр дотроос нийтийн тээврийн салбарыг бодлогод бүр байхгүй. Үнийг одоо яаман тодорхойж гаргах хэрэгтэй мó? Нийслэл өөрийнхөө бодлогыг тодорхойж гаргах юм гэдгийг тодорхойгүй. Тэгээ бид бол одоо өнгөрсөн жил 12 дугаар сарын 12-ны 10 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн засаг даргатай уулзсан. Тээвэрчдийн төлөөлөл. Тэгээд бол засаг даргад бол ерөөсөө одоо нийтийн тээврийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадхаар санал тавьсан. За нийслэлийн засаг даргын зүгээс бол одоо ажлын ган төмөр даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулад энэ ажлын хэсэгт бол одоо зам тээврийн яам автобусны одоо компаниудын төлөөлөл, засаг даргын тамгын газрын ажлын албад за маш олон бүрэлдэхүүн оролцсон. Ийм ажлын хэсэг гаргаад асуудлаа бол дүгнэлт гаргаад үүний нэгдүгээрт нь бол арга байхгүй нэгдүгээрт одоо нийтийн тээврийн бодлогыг тодорхойж одоо иргэдийн хурлаар батлуулах нь зүйтэй маа гэдэг дээр санал тавьсан. За энэ асуудлаа бид бол одоо нэгтгэхэд ажлын хэсгийн саналаа нэгтгэхэд одоо засаг даргын тамгын газар хургуулсан боловч өнөөдрийг хүртэл одоо энэ асуудлыг засаг даргын зөвлөлд оролцуулахгүй зөвлөлийн хуралд оруулаагүй, иргэдийн хурлаар хилцүүлээгүй. Ингээ хойшлоод одоо бүтэн жилийн үрийг үзээ явж байна. За тэгэхээр нийтийн тээврийн бодлого дотор одоо хамгийн гол тодорхойлох систем нь юу байгаа гэхдээ зэрэг нэггүй. Нийтийн тээвэр бол нийгмийн захиргаат үйлчилгээ муу юм уу? Хэрвээ нийгмийн захиргаат үйлчилгээ муу юм бол одоо тарифын төрөөс барьж хаад алдагдлыг яах юм бэ? Энийг шийдэх ёстой. Тэр одоо хариуц шийдэх юм уу яах юм гэдгийг шийдвэрлэх ёстой. Эсвэл нийтийн тээврийн салбарыг одоо зах зээлийн жамаар явуулаад тарифын чөлөөтэй тогтоогоод компаниуд нь өөрөө одоо ашиг орлогоор өөрсдийнхөө алдагдлыг нөхөөд ингээд явах уу гэдэг асуудлыг бол зайлшгүй тогтоож өгөхгүйгээр одоо өнөөдөр бол амаараа ярихтаа нийтийн тээвэр бол нийгмийн захиргаат үйлчилгээ цаана төрөөс тарифыг барьж хаад ингээд компаниудаа өөрсдөө ашигаараа орлогоо нөхөж амьдраа гэдэг асуудал тавьж хаад байна. Энэ асуудал ярьж байгаа зүйл ажил дээр хийж байгаа хоёр бол зөрүүд юм гэсэн байхгүй тийм. Тэгээ энийг бол нэгдүгээр шийдвэрлэх хэрэгтэй маа гэж. За хоёр дахь асуудал бол одоо ерөөсөө бид бол энэ Улаанбаатар хотод явж байгаа нийтийн тээврийн компаниуд бол ерөөсөө орлогын төлөөх дайн өрнөж байгаа. Компани болгоо орлогоороо сангууждаг учраас нөгөө орлого олохын төлөө ерөөсөө гол анхаарал нь төвлөрөөд компаниж анхаардаг тэрлүү жолоочхон докторч орлогоо боддог тэрнээсээ бүх компани хамааралтайгаа учраас илүү яваад. Тийм учраас энэ орлогын төлөө хөрсөлдөөнийг зогсоогоод олон давхцсан шугамыг байхгүй болгоод мөн үү. Тэгээд олон дамждаг шугамар одоо нийтийн тээврийн үйлчилгээг явуулбал энэ төв замын төвөгч жиргэлийн нийтийн тээврийн үйлчилгээний соёл за тэгээд нийслэл ерөөсөө шийдэж чадахгүй байгаа бүх асуудлыг шийдэх юм боломж байна. За энэ боломжийн талаар бол одоо манай холбоо 2011 онд судлаад төсөл бичээд ингээд бол одоо төр засгийн удирдлагад бол хургуулсан. Одоо энэ өдрийг хүртэл бол одоо өмнөх засгийн газрын үед бол энэ төсөл дээр бол анхаарал хандуулаагүй. Зүгээр одоо энэ нийслэлийн шинэ удирдлага бол одоо энэ төслийг судалж байгаа хүрээнд яваад байдаг. Албан ёсоор энэ төслийг хэрэгжүүлэх ингээ гэдэг асуудал нь бол яригдахгүй байна.
Зүгээр бид бол төрөлөө бусны компанигч хоёулчудаа одоо ингээд өн төлбөргүй явуулаад үзэж байна л да. Энийний дараа бол одоо бас энэ туршилтын ажил юм болов уу гэж ойлгож байгаа. Ер нь энд ингээд үнэхээр өнөөдрийн байгаа төрөлөө бусны компани шиг өн төлбөргүй явуулчаар ийм одоо замбрааг байна гэдэг асуудал байхгүй. Энд бол яагаад нөгөө кондукторын хяналт байхгүй учраас жолооч нар нь одоо байгууллагын хяналт тавихгүй гэж нөгөө графика мөрдөхгүй бүгдээрээ шилээ харчаа зорчигч байхгүй ийм байдлаар үйлчлэгээ явуулна л да. Бидний явуулаад гэж байгаа асуудал бол ерөөсөө цаг график мөрдөөд өдрөдөө ажилласан автобусыг төрөөс одоо өнөөгөө олж байгаа орлогын төвшөнд санхүүжүүлж чижээ. Тэхийн тулд нөх олгор байж байна. Шугамаас олдог орлогын хэмжээний мөнгийг төр нэг удаа гаргаад нэг жил орчим юм явуулчвал энэ асуудал хэвшээд ингээд нийтийн тээврийн үйлчлэгээ соёл сайж. Нийтийн тээврийн зүйлийг тодруулж байна. Зөв нэг зүйлийг яриад байгаа л да. Нийтийн тээврээр бол нийтдээ 600 мянган үйлчлүүлдэг гэж. Яг энэ 600 мянган үйлчлүүлж байгаа хүмүүсийн хичнээн хувийг нь одоо төр бол бас тодорхой хэмжээний мөнгө санхүүл зарцуулж байгаа шүү дээ. Яг хэдэн хувьд нь мөнгө зарцуулж байгаа юм. За нийтийн тээврээр бол 600 мянган хүн жишээлдээ жилдээ бол бидний тооцоогоор 270-80 сая хүнд үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл өдөрт бол одоо өдөрт бол давтсан тоогоор бол эн чинь нэг автобус 1000 хүнтэй гэхэд 880-аад 90 автобус явж шүү дээ. Эн чинь бол одоо бараг сая ширхэг хүнд ээж байгаа байхгүй. Тийм учраас өдөрт бол сая ширхэг хүнд ээж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн чинь бол одоогийн байдлаар бол нэг нийтийн тээврийн том автобусаар үйлчилж байгаа хүмүүсийн чинь 50 гаруй хувь нь бол нөгөө өн төлбөргүй зарчигчид эзлээд байгаа. Нэг 30 гаруй хувь нь бол одоо төлбөр төлж зарчиж байгаа хүмүүс. Энэ төлбөрөө төлж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байдгийг гэхдээ зэрэг ерөөсөө орлогогүй хүмүүс. Өөр юм гэсэн. Ерөнхий улс орны сургуулийн сурагч, одоо хуваарай аж ахуй эрхэлдэг, гэрийн ажилтай хүмүүс, ийм хүмүүс л одоо мөнгө төлдөг штеп. Нийтийн тээврийн домоор автобусаар. Одоо тэтгэврийн орлоготой ахмад настай үнгүй явна. Одоо тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнгүй явна. Одоо оюутны тэтгэлэг авдаг оюутан үнгүй явна. Тийм ээ? Цагдаагийн албан хаагч үнгүй явна. За тэгээд төрийн албан хаагч үйлдвэр аж ахуйн газар ажиллаж байгаа хүмүүс ч нана зардлын көрснөгч. Ингээд энэ системийг өөрчлөөч. Ерөөсөө нэг хэсэгтээ бол ерөөсөө нийт иргэдээ ингээд аль альнийг одоо үнгүй явуулаад тэр нэг жил орчим явуулаад тэрний дараа бол бүх иргэд нь ерөөсөө ёстой хүүхдээс 80 настай буурлаа хүртэл бүх иргэд нь төлбөрөө төлдөг. Автобус нь ингээд олон дамждаг сүлжээгээр явна. Олон давхцсан биш. Ийм болгоод ирэх юм бол нөгөө цахим хэлбэр шилжүүлээд иргэн болгон төлбөрөө төлдөг. Тэр төлбөр нь одоогийн бидний мөрдөд байгаа 400 төгрөг биш. Тэрийг 10 дахин бууруулсан ч байдг юм уу? 20 дахин бууруулсан ч байдг юм уу? Мөнгө төлдөг. Жишээлбэл одоо 100000 төгрөгтэй хүн бол нэг 20 тоног автобусандаа төлөө явчихад хэдэд дамжаа явсан тэр нэг хэрэгцээг хангаж байх юм бол сүүлдээ эргэж автобус руугаа суух сонирхолтой болоод энэ санхүү хөгчээд ирэхээр нөгөө нийтийн тээвэр чинь өөрөө одоо аюулгүй тээвэр болж хувираад тэгээ үйлчлэгийн соёл сайжраад ирэхээр одоо хувьдаа машин аваа гэхээс илүү нийтийн тээврээр үйлчлүүлдэг болдог гэдэг сэтгүүг иргэдэд төрүүлэх хэрэгтэй. Тэгээгүй цагт бид одоо нийтийн тээврийн үйлчлэгийг ингээд хүчээр ингээд одоо номерыг хязгаарлаж явуулаад оронд нийтийн тээвэр үнэтэй өнгөө гэж явуулаад энэгээр үл нийтийн тээвэр тулгамдсан асуудлыг шийдчих боломжгүй. Уучлаарай дамжин сургууль. Нэг зүйлийг тодруулж асууя. Зүгээр одоо ингээд нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэг 60-50-аас 60% нь үнгүй явж байгаа усуд байна. За үлдэж байгаа тэр 50-60% мөнгөө төлж байгаа усуд гэсэн та үнгүй болгоч байгаа гэдэг юм саналыг яриад нь штэ. Тий. Тэгэхээр ингээд хэлэхлээр зүгээр улс төрчид ч юм уу эсвэл яг ийм шийдвэрийг гаргахын тулд одоо төсвийн хуулийн болонд өөрчлөлт оруулж таарна. Тэр мөнгө бол мэдээж төсвөөс гарч таарах байх. Ингээд ярихлаар нэг жоохон тийм популист юм уу тиймэрхүү сонсогдож магадгүй л та. Зүгээр яг энэ одоо таны ярьж байгаа саналыг хэрэгжүүлээд ажил хэрэг болгоод бодиттой тийм нааштай үр дүн гарсан зүгээр тийм жишээ байна уу? За энэ бол 2011 оны 1 сарын 1-ээс Чех улсын бол одоо би улс өнгөө явуулж замынхаа төвчлэг ярилцахад Канадын одоо Торонто хот гэж байна. Одоо сүүлийн үед энэ зөвлөлт холбоот улсын нэлийн хэлхийдэн хотуудад одоо өнгөө явуулж ин замынхаа төвчлэлийг ярилцах асуудлыг шийдэж байгаа юм байна л да. За тэр Канадын тэр Торонто хотыг бол замын төвчлэлтэй гол нь биш. Ерөөсөө тэр баялаг ихтэй хот учраас нөгөө баялагынхаа хувийг одоо үнгүй нийтийн тээврийн үнгүй явуулж иргэдтэй баялагын хувь хүртээсэн байгаа байхгүй юу? Байгалийн баялагын хувийг. Тэгэхээр одоо манайх ч юм бол одоо хуучин энэ байгалийн баялагын хувийг 21000 төгрөг өгж байгаа гэдэг ингээд 2 жил байдаг улсын төсвийг арчлаа шүү дээ. Тэрний оронд нийтийн тээврийн үнгүй болгодог ч юм уу нэг цахилгаанаа үнгүй болгодог ч юм уу аль нэг үйлчлэгээгээ бүх иргэдийн одоо чухал үйлчлэгээг үнгүй болгоод
тэргээр иргэдээ одоо нийгмээс тэр байгалийн хаан баярын хилжлийг хамгийн эцсийн үр дүн байж болох юм а гэж үзээд байна. Хамгийн эцсийн үр дүн тэр Чех улс одоо жишээ яг энэ загварыг хэрэгжүүлснээрээ тэр нийтийн тээврийн салбар нь одоо та бидний хүсэж байгаа асуудалгүй тийм ээ соёлтой үйлчилдэг, аюулгүй ажиллагааны гормоо барьдаг юм болж чадсан уу гэдэг л асуугаад байна. Тэд нар бол одоо тэр байгуулсан хотуудын бол бид бол одоо яг эцсийн үр дүнгээр очиж үзээгүй л дээ. Гэхдээ бол ер нь одоо ингээ хэвлэл мэдээлэл хэрэгсээс ингээд тэр дээш шин дэшээ гадаад тоож явж байгаа хүмүүсээс сургалаад байхад бол маш сайхан гэж байгаа байхгүй. Тий. Ерөөсөө хөвшиж байгаа одоо бол иргэд нь бол маш их дуртай нийтийн тээврийн голдуу зорчдөг болсон. Хоёо намаагаа бол одоо тавьж байгаа ийм асуудал гарч байгаа гэж байгаа. Ер нь нэгэ бодоод байгаа ч хэн ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Нийтийн тээвэр нь ямар нэгэн түгжил байхгүй. Тийм ээ? Ерөөсөө маш шуурхаа явдаг. Тэгээд өөрт нь одоо санхүүгийн хүндрэл учрахгүй байхад юу гэж хувь хүн би одоо машин аваад ингэ түгжил. Одоо өнөөдөр яагаад энэ машины тоолшроод байна гэхээр миний дүгнэлтээр ойлгож байгаагаар бол манай нийтийн тээврийн соёл энэ юм нь бол муу байгаа учраас нөгөө иргэд чинь нийтийн тээврийн зорчихтой биш. Тэр өөрөө одоо явахын төлөө явж байна. Нэгдүгээр аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Хоёрдугаар дотор одоо хулгай зэлгийн энийг нийтийн тээвэр хамгаалж чадахгүй шүү дээ. Тийм ээ? Тэгээ тус-тустай машин. Тийм. Тэгэхээр л одоо хүн болгон машинтай болоод ингээд явах. Нөгөө одоо чи бодолтой манай маршрут шиг гэдэг шүү дээ. Нэг автобус явах чинь одоо талдаа бараг 20 гаруй километр. Эргэх очихдоо 40 км. Мөн үү? Тэгээд явдаг хугацаа нь хамгийн бага нь гэхэд одоо цаг 10 минутаас 3 цагийн хооронд нэг эргэлт явж шүү дээ. Ийм урт эргэлтэн чинь хүн тойроод яваад ирнэ гэдэг бол асар хүнд байгаа байхгүй. Ийм урт эргэлтүүд гаргаад байгаа учраас нөгөө интервал нь 5-8 минутын ч юм уу зайтай явуулахад маш олон автобус яардагтай болчиход байгаа. Жишээл 20 км газар чинь 10 минут одоо цаг явахын тулд чинь цаг чинь 6 минутаар хавхлаа 12 автобус хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө автобусны тоо нэг гэж байна. А богино эргэлт хийгээд явах юм бол нөгөө 3 минут ч гэсэн тойроод байх боломжтой. Тэнд явдаг автобусны тоо зөөр. Одоо зүгээр ингээ харахаар автобус шинжилэл, парк шинжилгээ зөндөө автобус худалдаж авсан сүүлийн жилүүдэд. За тэгээд 2009 10 санаж байгаагаар бол тийм худалдаж авсан санагдаж байна. А гэтэл одоо ингээ харахаар хотын төв рүү нэг л их олон урт автобуснууд ороод ирсэн ингээд игнээ зогссон вагон шиг. Ийм дүр зураг харагдаад байгаа. Энийг яаж өөрчлөх вэ? Тэгэхээр энэ чинь бол аль миний сайн хэлээд байгаа байхгүй юу? Энэ давхцсан гэдэг чинь жишээл одоо толгойтын автобус, орбитын автобус, баруунслан, зүүн автобуслан автобус гэдэг энэ олон чиглэлийг бүгдийг ингээд хотын төвсгийг өнгөрөөгөө зүүн талд нь иргэдгээр ингээд төлөвлөчээд байгаа. Тэгэхээр бүх чиглэлийн усууч 17 өнгөрөхөөр яваад байгаа. Бидний яриад байгаа юм чинь толгойтын автобус 5 шираас бусдаг, орбитын автобус 5 шираас бусдаг. 5 шираас нь офицеруудын ордонч хүртэл юм уу? Энэ хооронд ганцхан шилийн харсан ганцхан чиглэлийн автобус явдаг. Одоо чи иргэд хүртэл одоо зовлонтой байна шүү дээ. Автобусны буудлын дээр ил зогсчиход өөрийнхөө ямар чиглэл суугаад явах вэ мэдэхгүй. Нөгөөдг нь буудлын ингээ харуулаад самбар тавья гэхээр нэг автобусны буудлын дээр 20 хэдэн чиглэлийн 30-аад автобус нэг зэрэгээр зогсох хэрэгтэй. Тэрийг чинь бүгдийг харуулах гэхээр аль нь ирж байгаа мэдэхгүй. Ингээ иргэдэн ч орж сууж чадахгүй. Ингээд буудлын наргаар хүн нов орсон автобусаа хүлээгээд. Гэхдээ хэрвээ нэг чиглэлд оруулаад ганцхан чиглэлийн автобус явдаг болчвол хүн хүлээх барих тийм байхгүй шүү дээ. Ирсэн дараа шилээ хараад автобусандаа сууч чинь арайхан автобус ирээд зогслоо нөгөөдг нь нэг л чиглэл юм чи. Тэгэл дараа нь тэрнээсээ болоод дараагийн шиг суугаад явчих шүү дээ. Ийм байдлаар явахаар зохион байгуулах шаардлагатай байгаа маа. Зүгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд манай нийтийн тээврийн газрын шинэ удирдлагын бүрэлдэхүүн бол оролцоо. Ер нь бол дээвэрчдийн төлөө ажлыг гэсэн сэтгэл одоо санаатай ажиллаж байгаа. Бид бол энэтэй хамтарч ажиллаж шийдэж чаднаас найдлага тавьж байгаа. Тийм. За их баярлалаа. Ингээ та хоёрын нэвтрүүлгийн цаг бас ингээ дуусаж байна. Яриад байвал цаашаа олон асуудлууд мэдээж хэрэг байгаа. Өнөөдөр зөвхөн нийтийн тээврийн салбарын өмнө тулгамдж байгаа энэ олон асуудлуудыг цогцоор нь шийдэхин тулд зарчмын ямар арга хэмжээнүүдийг авч болох юм бэ гэдэг саналыг бол солилцлоо. Ингээд манай студид том аврын автобус нэмжлэг хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Дамжин Сүрэн ойрогдож ажиллалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авсан танд талархснаа илэрхийлье. Баярлалаа. Халуун төв томч хөтөлбөрийн түрээ өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.